17 дугаар жарны тийн ялгуулсан хэмээх усан могой жилд монголчууд ямар шүүхэн өнгөтэй байх талаар гандан нэгчлэн хийдийн тэргүүн хамт цойж амцаас тодрууллаа. Ер нь бол одоо бид хоёр сайхан баяртай улс л да. Цагаан сар гэдэг сайхан баяр байна. Тэгээд наадам хоёр юм да. Тэгээ энэнийг бол би гайхамшиг гэж боддог. Энэ хоёр өдрөд монголчууд жинхэнэ Монголыгаа мэдэрдэг. Өнгөрч байгаа жилийн хамгийн сүүлчийн өдөр. Тийм учраас тэр хамгийн сүүлчийн өдрийг бол бэлэг дэмбэлтэйгээр сайхан өнгөрөөдөг. Нэг хэл ам зөрчсөн байх юм уу? Гэр орондоо ч хоёр үлрэлтэй бол тэрний ганцасаад сайхан биеиндээ хөөрөг зөрүүлээд, эвнэгдлээ илэрхийлээд, найз нөхдөөн хөөрөг зөрүүлээд тэгээд одоо хуучин жилдээ муу болгоныгаа хайж орж байгаа ийм бэлэгдэл байдаг. Тэгээ хажуу хамар нөхдөд цуглуулад сайхан одоо битүүлээд тэгээд хуучин жилийн хамгийн сүүлчийн өдрийг бэлэг дэмбэлтэйгээр өнгөрөөгөө шинэ жилийн шинийн нэгэндээ одоо гарч байгаа жилийнхаа суурийг тавьж хамгийн сайхан бэлэг дэмбэлтэйгээр хэлцэж сайхан сэтгэлтэй, сайхан яриатай ийм л байдаг шүү дээ. Тэгээд энэ цагаан сар бол одоо сайхан болно. Тэгээд цагаан сараас хойш жилийн өнгө ямар болохыг Монголын ард түмэн өөрсдөө л тодорхойлно. Засаг төртэйгоо лам шашинтайгаа бурхантайгаа тэгээд ард иргэдтэй бүгдээрээ л бид л мэдэх ажил шүү дээ. Бурхан багш айлтгата дагин гэж өөрийнхөө л итгэл авралшгүй л гэсэн маягтай айлдсан байдаг. Тэр юу вэ гэх юм бол өөрөө л хичээгээд хүн өөрөө хямар сүлдтэй, зоригтой, зоригтой, чиглэлтэй ажил хөдөлмөрөө сайхан хийгээд өвчин зовлонгоос өөрийгөө сэргийлээд ингээд сайхан амьдарч чадах юм бол өөрт нь л одоо жаргалтай сайхан амьдралын суурь байгаа юм. Гэхдээ энэ орчинчдын хөдөлгөөн өөрийн бие махбодын одоо махбод энээс хамаарад одон гаргийн хөдөлгөөн элдэн юмнаас болоод хүнд асар их нөлөөлөл ирдэг. Тэгээд одоо төрсөн өдрийн төр гарсан одын гаргаар нь ингээд одоо үзээд засаг төрийгчдэг шинжилж болдог хүнийгч. Тэгээд тэр өдөр бол одоо тийм сэтгэлд хар байгаа. Зурхаа гэдэг бол тэр зэгээр хууль шиг хэрэгж нэгсэн юм байхгүй. Зүгээр тэгтээ бол хэмэр сүлдмуутай тийм байгаа үед бол тийм болж магадгүй гэсэн магадлал юм шүү дээ. Тийм учраас засал маслаа хийгээд сэтгэлдээ жилийн ихэнд бол лутлал, нотлол гэх юм уу тийм өөртөө одоо дархлаа тогтоож энэ жилийнхэн төр сайхан байгаа хамаа гэсэн ийм маягтай одоо засал номоо хийдэг. Тэгээд сайн сайхан бие хэл сэтгэл ургахаа бол зөвдүүлдэг юм. Хойд жил бол их сайхан жил болно. Хур мэлэн элбэгтэй жаахан салхи савиртай баймаар янзтай зурхаа гарсан байсан. Тэгээд энэ ялангуяа засгийн дээдлийн улсууд бол жаахан эв нэгдэлтэй байх. Эв түнжин ингээ хичээхгүй бол жаахан тийм юм шиг тийм нэг зурлаг гарсан байна лээ. Тэгээд бусдаар бол их сайхан да. Ер нь тэгээд одоо энэ цагаан сараа Монголын ард түмэн бүгдээрээ сайхан тэмдэглэж ахтуу хамаатан садан хатлолноороо биеийнхээ эв түнжингээ илэрхийлж ядуустаа сайхан хандаж өглөг өгч байгаа биеиндээ бэлгэсэлт өгнө гэдэг бол өглөгийн нэг хэлбэр юм. Гэхдээ цагаан сараар бол ганцхан өглөг гэдэг тэр юмд өөрийнхөө л хэмжээнд л өгүүлэх зүгээр байгаа юм да. Тэнд бол олон янзын өглөг байдаг юм шүү дээ. Жишээлх юм бол мунгагийн харанхуйгаар шаналаад тэгээд одоо юм мэдэхгүйгээс болоод амьдрал нь доройтой буруудаад байгаа хүнд эрдэм номын талын юм хэлэх бол одоо сайхан өглөг болдог. Хайр инэрлэр дутж байгаа. Тэр одоо сайхан үгээр дутж байгаа хүнд сайхан үгийг хэлээд тэр урам зориг оруулж амьдралд нь тэнцвүүлж байгаа тэр сайхан өглөг болдог. Тэгээд эрдэм ном одоо хайрын тэр нэгүүлсэл тэгээд эд таварын өглөг байдаг да. Тэгээд одоо энэ баян тархан болцсон тэднүүдийг буруутгах юм ширхэгч байхгүй зүгээр. Гэхдээ тэр сайхан оюун ухаан өөрснийхөө ажил хөдөлмөр хичээнгүй зүтгэл одоо энэ ажил хийж байгаа энэ бизнес янз бүрийн асуудал шарах чинь энгийн зүгээр хүнээс бол нөтих ажиллах юм байж тээ өөр 2-3 цаг хүртэл унтаж амрахгүй ажиллаад төлөвлөгөө зохиогоол тэгэл ингээд тэднүүд бол тэгээд харин үйлдвэр заваад байгуулж энэ ядуу зүдүү улсууд ажил хөдөлмөрийн байртай болгож цалинтай замхтай амьдралтай болгож байгаа тэднтэй баярлах ёстой. Зүгээр эд тавар гэдэг бол бас тэгж зүй зохистой буянтай бусдадаа сайхан өвлөгтэй тэгж байхгүй бол бас тийм амаргүй ажил л да. Ер нь номон дээр далайн ус ууц юмсаг гэж.
ерөөсө далайчин цэвэр ус авч явж уудаг шүү дээ. Далайн ус бол уух юм бол тэгээ сүйд болдог гэдэлтэй. Далайн ус нэг уучих юм бол тэгээд ус байхгүй дахиад уумарсан даман цангаал уусаар байгаа тэгээд л одоо тэр давстай сөрхийн усыг уусараад цангаж өгдөг гэж юм. Тэрэн шиг шунал хорчлынхаа эрхэнд ороод л бусдыг хөнөөгөөд л баяжхын төлөө зүтгэх юм бол тэр буруу болохоос зүй зөксөөр хүн ардаа өглөхтэй одоо өгөөжтэй өдөр завуудаа багад л ингээд явж байгаа. Тэр бол сайхан тэгээд монголчууд цөөхөн хэдхэн ядуу хүн ба тэднүүдээ сайхан усраад тэгээд ингээд л одоо шинэ жилдээ нэг ч ядуу хүн байхгүй бүгдээр нэг тэднүүд ч зөмөр тэгчин дүүний юу аранч наргүй хүн болгоны сэтгэл дээр ховсон өөрчлөгч шинж чанар байдаг. Монголын харанхуйг арилгаж болдог тэр гэрэл сүйдэр хоёр юм шиг шүү. Гэрэл тоссон газар сүйдэр байдгүй, сүйдэр тоссон газар гэрэл байдгүйтэй ижилхэн ерөөсө гэгээр л ирж үнэн зөв мэдлэг ирэх тусам одоо амьдрал ах үедээ зөөх хэрэгэлдэг хүмүүжил боловсрал тэгээд олон зүйлийн юмнаас хамаардаг шүү дээ. Гэхдээ зэрэг тэр улсуудыг сайхан амьдралд нь тэнцвүүлж өгч бүр тарчиг нэгэнд нөглөг өгч тэгээд дээш нь татаж тэгээд ингэсэн юм сайхан жил болоосай л гэж ингэ цаашдаа улам сайхан өргөжж өрнөж ингэх л одоо өлзий бүлэг бүрдэж байгаа ийм юм даа л гэж ингэж та бүхэнд айлтгая.